авч төрдөг байж. Тэ одоо ямар ч стрессгүй сайхан ч одоо дутуу юм байхгүй штэ ерөөсө сумын төвд ч одоо тэгэл хотод байдаг бүгд юм яг нэг үнийн зөрөө мөрөө тиймэрхүү юм л гарна. Бусдаар бол адилхан дэдгүүр хоршоо мөршөө урдаас хаанаас үгүй бараа маргаан татдаг адилхан татаад авчирч байна. Энд манай сумд бол ер нь дутуу юм байхгүй. Одоо ингээ байшин барилга юм хүн барилаа гэхэд дутуу багаж материал эдгээр ер нь их гарахгүй шүү дээ. Ихэр тун нарийн нандил юм биш бол ер нь барилгын материал зэтрал тэгээ ер нь юмуд нь байна шүү ер нь. Тэр талаараа бас манай сумчин бас дутуу юм уу бас амар байдаг юм уу бас тэгэл хотоос бас юм дээх гэж явахаар нөгөө манай сумд байгаа юм чи. Гэл сумнаасаа үрчрэл авчихад бас нэг тэгээ харьцангуй нөгөө хүн ам ихтэй сум гэдэг утгаараа тэгэл үйлчлэгний бүхий л зүйлийг хүмүүс авчирч борлуулж тийм тэгж хөдөлтөө авах хүн ам ихтэй болохоор ч бас тэгээд бүх төрлийн юм л байж байна л да. Тэгээд манай одоо энэ худалдааны байгууллагууд ч гэсэн одоо манай ард иргэдэд ингээл ямар нэгэн ажил төрлийг ингээ юм барихад одоо юу дутуу гүтүү вэ тэр бүхнээр нь хангах гэж ингэж юм хүмүүс тэнш тавиулж авчирдагт нь бас их баяртай байгаа шүү дээ бид нар одоо ингээл нэг байшин бариад нэг юм дутахаар бид нар ч одоо эдрэг ингэж ийм юм материал улаан хааваа Улаанбаатар руу явна цаг хугацаагаа алдна тийм ээ. Тийм учраас бас одоо энэ худалдааны аймаа эрхэлж байгаа улсуудад ч гэсэн их баярал талархаж байдаг ард иргэдийн одоо ингээл юм бүхнийг хангаж тийм ээ одоо хангаж хангалтаар ингэж дэмжиж байгаад нь баярлдаг да. Тийм хийхэд тийм хэрэгтэй байд юм даа гэдээ бас нэг байхгүй юм дээр байх юм бол санууд эднэр хэлээл эднэр. Бас тэгээд дараа яхад татцсан л эднэр үт материал эднэр бас. Тэгээд их гоё санагдлаа. Одоо нэг сайн жишээ, сайн үлгэр дуурайл бол одоо бусдтай халдварладаг тий. Тэгэхээр танах бол ингээл нэг өөдлөхайл үүднээсэ гэдэг шиг ингээл бүр ялгарч ийн л та. Ингээл наашаа тойроод ороод тэр хашааны өнгө үзэмж хээгвар ингээ өөдлөө нь ороод ирсэн чи хогоо англиад тавьчихсан тий. Энд чинь болж байгаа байхгүй. Энд чинь тэгээд яг ингээд энэ суманд амьдарж байгаа ард иргэд маань бүгдээрээ л нэг ийм сэтгүүтэй, ийм хөдөлмөрч байх юм бол одоо энэ чинь улсын жишг одоо ямар сум гэдэг байна шүү. Тэгээд хүн ер нь өөрөө мөрөөдөлтөй хөдөлмөрч тэгээд байх юм бол юм л да. Би чинь бага байхдаа манай суманд чинь даг өгшгээд одоо тэдний ашаа чинь бас битүү алгын эмээтэй ашаа байлаа. Жаданбаа өгшгээд бас өдмөрийн багш хүн байлаа. Тэдний ашаа гэж бас хэй хоортой хүн байлаа. Энд элдв өчргөөд бас нэг уран хүн байлаа. Тэдний ашаа чинь ингээд модоор тойруулаад алгын эмээ тавьдсан тийм ашаанууд байдаг байсан. Наа хүүхэд байхад тэгэл би бас боддог байсан. Их гоё ашаа ийм ашаатай болох ёсоо гэж боддог л байсан. Тэгэл одоо тэр ч одоо миний мөрөөдөлж байсан юм уу тэгэл бодол биелдэг юм байна. Бодол биелдэлтэй тэгээ яг одоо бодлынхаа төлөө тэгэл биелүүлэх гэж зүтгэжсэний хүчинд тэгэл яхаа тэгээд ингээд нэг ашаа барьчихаар тэгэл. Тэгээ хүний одоо хүсэл мөрөөдөл бол хязгаар байхгүй шүү дээ. Тий хязгаар байхгүй. Одоо ингээд за ямар ч сайхан амьдрах орчноо бий болгочлоо. Тэгэл тэгжидл энд нэг сайхан цэцгийн мандал тавьчих юмсан. Энд нэг сайхан усан ориглоор мантан тавьчих. Тэгээд цаашаа гал улам дахиад яваад юмсан гээл те. Ингээд хийгээл явж байгаа шүү дээ. Тэгээ ер нь бодом цаашаа ахиад явчихсан шүү дээ. Хоёулаа тэгэл энэ би тэгээд одоо төлөвлөсөн зүйтэй байна. Одоо хашаага ингээл тогтчол хоёулаа усан оргилуурын юм хом авган нөгөө юм хомыг авцсан л байгаа. Тэгэл бас амжилтахгүй хойш урагшаа явах юм. Би чинь бас тэгэл жилгээ инээтэрэд яваал хоёулаа өдөө гадаадаа явах юм. Тэгэл явж итэл амжилтахгүй л байгаа юм. Тэгэл хийн гэсэн мөрөөдөл хийх юм бол би тэр зөндөө байна. Энэ жил зайлуулын модондоо гар үрцээ тордлого хийж чадаагүй дээ тэр тэгээд энэ бас хөөрхөн хитэн жимсний мод байна шүү дээ. Яг айгүй хөөр хургаж исэн. Одны хоёр удаагийн мөнд цогцуулаад энэ жил юусаа яаж чадаагүй. Ямар сандаа нөгөө одоо нөгөө хашаанда худаггүй болохоор мус зөөж услаа. Ямар сандаа дарагтаа хүртэл хийж би дарга маань осныхаа машиныг явуулж хүртэл би усалж байлаа шүү дээ. Одоо ингээм мод маань өөх гээд байна. Дарга маань машина осныхаа машиныг тэгж хүртэл услуулж исэн те. Тэгээд сайхан бас ингээ юм юм яхаар ингээд дэмжиж хэсэг ярьсны минь хүлээж авдаг ингээ дарга нартаа ч их баярлдаг да манай орон нутагтаа бид хоёр бол одоо энэ сайхан орон нутагтаа харин талхаас амьдарч өсөөд өгдөө чинээний бид хоёрын сайхан амьдарч явбал одоо ингээд нэг бүхэл л одоо энэ бидэд мэднэ аав ээжд бол ард иргэд нэг орон нутгийн сум удирдлагууд сумын удирдлагууд тэгэл энэ сайхан одоо нутаг усны минь одоо өвөөллөг гэж л би бол дотроо тэгж бодож явдаг та. Суманда сайхан амьдрий гэд манай нэвтрүүлэг 12 жилийн хугацаанд Монгол орныхоо 280-аад сумаар тойрч хүн ардын аж амьдралыг одоо өөх түүх болгож ингэ үлдээж байгаа. Ингээд гол нь бас суманд яавал сайхан амьдрах вэ гэдэг санаануудыг одоо болж өгвөл хүмүүстэй харуулах гал хичээгээ явж байгаа.
хоёр маань сумдаа сайхан амьдрах тал дээр бол маш их зүйлийг боддог баг. Нэвтрүүлгээс бас жишээ санаанууд бас хардаг л баг. Хоёрын маань хувьд ер нь яваа сумдаа сайхан амьдрах вэ? Манай одоо энэ төр барьж байгаа хүмүүс ч гэдэг юм уу аймагаас сумаас бас ард иргэдлүүгээ ямар бодлого чиглэл барьж ажиллах юм бол одоо ард иргэдмэн сайхан амьдрах вэ? Тулгамдж бай, буй одоо ямар асуудлууд байдгийг Одоо хот хөдөөгөл ер нь утаа 100 яндангаа салах одоо энэ гадаа нойлоо салах ийм асуудал одоо хот хөдөөгөл яригдж байгаа. Тэгээ ийм нөхцөлд юу вэ? Хөдөө орон нутагт одоо яндангаа буулгаад цахилгаан халаалт молоо тавихад хөнгөлт мөнгөлт гэж бол юм байдгүй. Энэ бол хот зүрэн газарт бол байдаг шүү дээ. Улаанбаатарт бол шүний тог хөнгөлцдөг шүү дээ. Манай хөдөө орон нутагт бол шүний тог хөнгөлдөг. Энэ би нэг дам одоо сонссон өөрөө сайн яг нэг 10,000-аас дээш 10,000-аас дээш хүн сум гэсэн нэг юу байдаг вэ? Тим стационд Тэр маань ер нь хөвчлэн нэг аймгийн төвөд ч гэдэг юм уу? Тэгээ аймгийн төвчөр нь 10,000 хүрэх юм уу юм одоо нас л хэцүү шттэ. Тэгэж хүний тоо ам бүлийн тоо хязгаарлахгүйгээр л ерөөсөө шүнийхэн тогийг адилхан хөнгөлж өгөөд нэг өсөнтөө бас л хот хөдөөгөр ялгаад харьцчлаа гэсэн ойлголт төрөхөөр тийм байгаа шүү дээ. Хоёрын хувьд одоо тогоор халчвал дандаа тогоор бүх асуудлаа шийдсэн шүү дээ. Тийм тогоор халуусаа. Тэгээд цэвэрхэн одоо гал түлэхгүй, нүүр түлэхгүй тий. Одоо манай халаалт бол юу вэ? Монгол инженерийн зохион бүтээсэн. Оо за за. Дондоо самбуу гээд инженерийн зохион бүтээсэн халаалт байгаа. Халаалт нь. Симор. Энэ биш үү? Харин тэ наадах чинь тийм. Наадах чинь. Манай чинь энд нөгөө 100-тай байсан 100-аа гаргаад тэгээ шууд энэ тий ингээд гэр рүү орж дуусна наад чинь нөгөө бид нар чинь. Тэр хүнээ тэр хүн өөрөө өөрчилж хөрлөж гисэн манад. Тэр нүгэн тэрийг судалж байгаа тэгээд Энэ мэн одоо хэдэн жил болов? энэ одоо 2-3 дахь жилдээ явж байна. Одоо тэгээ асуудалгүй. Асуудалгүй. Монголын нөхцөл боломжтой. Боломжтой. Тэгээ эн чинь шингэн нь бас монгол хүний гаргаж авсан бодгээд хүний гаргаж авсан. Нөгөө хүнсний ногооны ялзамгаас гаргаж авсан тийм шингэн байгаа юм. Одоо энэ досоод мосоод гэдэг чинь бол нөгөө хөргөлтийн зорилттой техникийн машинаа хөргөх гэж халаад байгаа машиныг хөргөх гэж досоод хийдэг. Эдгээр чинь бол халах зорилтод яасан болохоор тэгээд нөгөө халах хугацаа хурдан. Одоо досоод тог нь залгалаад 5 минутын дараа досоод халж эхлэх бол энэ одоо 3 минутын дараа халж эхлэх жишээ нэг одоо холбоог байгаа л да. За за. Жишээгээр тэгж яадаг тийм нийцсэн шингэнтэйгээ тэгж яаж Хоёр бол одоо ингээ 3 жил тест амьдарч үзлээ. Монголын нөхцөл болж байна тийм. болж байна. Тэр одоо энэ технологиг одоо бүр болж өгвөл төр засгаас нь дэмжээд. Тийм төр засгаас нь дэмжээд энэ яагаад гэвэл бүх айл хэрэглэх юм заавал гадаадын юу гэдэг хохоргүйгээр адилхан тогны мөнгө төгрөг бол энэ хэмнэлттэй баг гарчихгүй манайх чинь ноднууд их баг гарч байгаа гэдэг чинь манайх хамгийн өндөртөө одоо 3 жил болохоор хүүтэй оргил үед нь нэг ноднол нэг 360 50 гарсан. Тэгээд нэг удаа нэг 200 хэд 2 3 удаа гарсан. Тэгэл дандаа 100 хэд гарна шүү дээ. Тэгэл манайх чи ингээл нөгөө гэрээ ингээ бүгдийг халааж जैन. Тэгээд нөгөө захилгаан ингээл нөгөө хоолунд бүх энэ дээр нь орчиж байгаа. Ахуу хэлээ хатаад бол бүх нь ороод тэгж гардаг гэхээр энэ улсууд харин 100 орчим болж гинөө. Яг нэг 200 хэдтэй л ихэд болно доо. 200 дотор бол энэ багтаж байгаа юм доо. Бараг багтсан шүү дээ. Тэгдэг. Болж штэ энэ ч одоо тэгээ манайх анх досоолтой байсан. Тэгээд досоолын сулдаад энэ халаалтыг тавиулаад манайх нөгөө анх бид хоёр шийдэхдээ тэр нам дараалт цагтхан хоёр хосолсон тавьсан байсан. Тэгээд ерөөсөн хоёулаа юу яа цагтхан халаалт гэдэг энэ хүнийхийг судлаад энэ хүнтэй уулзаж тавиулаад тэгээд тэр өөрийнх нь тэр зориултын шингэн гэдгийг авчирч хийсэн. Досоолын бүгдийг сулалдаг юм билээ энэ. Бүх сулалж цэвэрлж ээж тавьдаг юм билээ хийд юм билээ тий. Тэр шингэн досоол мосоолтой адилхан ширгэж барьна энэ гэж байдаг юм билээ. Тий ширгэлт мэргэлт харьцангуй байгаа. Тэр бас одоо досоолтой адилхан ширгдэг болов гэж бодлоо. Ширгэнэгээд нөөцөж идэр аваад одоо личиндэд тосоо юм байж л байгаа шингэнтэй. Тэгээ ичэн уцтай холбоотой тэгээд алсаас удирдаад халаат малаатаа зогцуулчихсан. Одоо гэрээс ангарахтаа бид хоёр за одоо халаалт өгчөө дөө гээл нэг юу адаацг матацг дээр ирэл халаалт өгчдөг. Тэгэл тог мог тасарлаа. Тог мог тасарлаа нэг жоохон гимтэл яалаа гэх юм бол утсан чууд мэдээлэл хүрээдчихдэг байхгүй. Тэгээ за танай тог унтарлаа, танай тог аслаа гэдэг тэгээд үрдэрдэг. За. За өөр юу ярих вэ? Айрэг. За айрэг яах вэ? Цай айрэг хоёр ер нь хэр зохимжтой байдгийг. Тэгээд дуугаас уртахаар хамаагүй явахаар
цай өхий, айраг өхий, дээрэс нь юу Монгол хийхин тэгээ одоо би бүр зарим газараа бүр юу ч хийгээд яваад байгаа дин дун гэж явж Аа байна. ер нь найр майр тиймэрхүү юм дээр бол ер нь Болгоомжтой байхгүй л осолтой юм болгоомжтой ер байна. нь хийж өгнө шүү. Харин би ч учир байдлаа хэлээл өө би одоо энэ чинь тэгээ зарим хүмүүс Энэ чинь бол ямар ч ойлгохгүй шоглоод байх юм. Би ч айраг ганц нэг шоглуулсан тэгээд гэтээ гайгүй бас нэг гайгүй одоо жоохон болгоомжтой байна. За тэгээ яриад ивэл их олон сайхан зүйл ярих бах. Тэгээд ялангуяа танах ийм сайхан хөдөлмөрч айл юм чинь манай нэвтрүүлгийн бас нэг хамтран ажиллагч нэг байгууллага байгаа. Монгол залуучууд одоо энэ мөнх ампер констракшн гэдэг. За. Энэ залуучууд минь Монголдо сайхан барилгын материалуудыг үйлдвэрлэж байгаа. Тэгээд эдний зорилго бол ерөөс бүхэл материалыг Монголдо үйлдвэрлэн тэгээ хямд чанартай үнээр монголчуудаа одоо санал болгоно гэсэн юм зорилготой эх оронч залуучууд байгаа. Мөнх ампер констракшн. Тэгээ манай нэвтрүүлгийг бас их үзэх дуртай ингээд их гоё зорилготой ийм нэвтрүүлэг хийж байгаа учраас танаа нэвтрүүлэлд оролцож байгаа бас бүтээн байгуулалт хийж байгаа байшин саваа томруулъя, ажлын байраа бий болгоё гэсэн ийм сайхан хүмүүс оролцох юм бол боломж олгоорой 10% хөнгөлтийн ирэх одоо олгоё гэсэн. Тэгээ энэ боломжийг бас танаа гэр бүлд олгоё. Тэгээ хугацаа бол байхгүй. Та хоёр маань сарын дараа 3 жилийн дараа 10 жилийн дараас хандж болно шүү. Тэгээ манай нэвтрүүлэлт оролцсон учраас 10% хөнгөлт өгж байгаа шүү. Зүгээр манай нэвтрүүлгийн нэрийг бариад очих юм бол 10% хөнгөлт байхгүй шүү. Яг үнэн бодит хүмүүстэй бол энэ боломжуудыг олгож байгаа маа. Тэгээ энэ залуучууд маань нөгөө Lego блок сүүлийн үед нэг нэвтрээд байгаа том блокууд үү шүү дээ. Энийг одоо янз бүрээр нь хийж дээ тий. Одоо энэ чинь нөгөө хөөстэй хийгээд ийм нөгөө арай өөрөөр хийдэм байх. Шууд цементээр хийгээд ийм бетоноор хийдэг юм байна. Ингээд бас олон янз үгүй юм байна шүү дээ. Тэгээд энэ Lego блокуудыг үйлдвэрлэж байна. Дээрэс нь нөгөө хөөсөн дулаалга байна. Мөн одоо сэндвич хавтан тий. Одоо энэ ажлын байрыг үл хөвчлэн сэндвич хавтангаар хийгээд байна шүү дээ. Тэгээд нөгөө нэг таны яриад байгаа миний пестер ороосон гараж шүү дээ. Би ч өөрөө дэрэлтэл хийгээл байгаа шүү дээ. Тэгээд эдний нөгөө сэндвич хан дээврийн би хийсэн. Тэгээд төмөр нь аягүй зузаан. Тэгээд энэ сэндвич нь өөрөө ийм нэгт сайтай. Хийхэд дуустай аягүй дайжгүй юм байна. Тэгээд их чанартай. Би өөрөө дурсан болох мэдээд байгаа байхгүй юу? За тэгээ нөгөө барилгын дотор гадар нөгөө будаг эмүүлс тэгээд сүүлийн үед одоо бүр чулуун будаг хүртэл хийж байгаа. Тэгэхээр ер нь байшин байгууламж хийх шаардлагатай бүхэл материалуудыг бас энэ эдгээр хөдөлмөрч залуучууд маань бас их орондоо үндэсний дотооддоо үйлдвэрлэж байгаа юм залуучууд. Болж байна одоо. Энэ боломжийг та хоёртой олгоё. За дээрэс нь бас дахиад хоёртой сайхан боломж олгоно. Энэ завшааныг ашиглаад цэхэр дэлгэцээр та хоёрыг маань таньж мэддэг нутгийнхаа ах トゥ төрөл төрөсөдөө заавал цэргийн аль фаасан бол цэргийн онжоодтай оюутан байсан бол оюутан ангийн найзуудтай Монгол орны 21 аймаг 330 суманд амьдран суугаа бүхэл хүмүүстэй чин сэтгэлийн одоо үгээ хэлж мэдлэгээ дэвшүүлэх эрхийг олгоё. За баярлалаа. Энд харин сайхан завшаантай юм хэрэг болж байгаа ч юу вэ чинь. Анхуд хаач нэвтрүүлэгт орж байна. За ингээд нэн төрөө Дундгой аймгийн Эрдэнэт сумын харьяат бүх иргэдтэй энэ өдрийн мэндийг хүргье. Цэнхэр дэлгэцээр дамжуулж хүргье. Тэгээд 1987-аас 89 онд хуучнаар Зөвлөлбод улсын Орёл хотод цуг сурч байсан найзуудтай мэнд хүргье. За бас цэргийн найзууд 1989-оос 91 онд Сүлээр алфаасан онжуудтай мэнд хүргье. За ингээд үргэлж тосол дэмдэг нутгийнхандаа мэнд хүргье. Ах トゥ тодхомдоод ижээ хэлэхгүй. За миний ань гүйцэг үйлчлэлийн одоо би юм үлдээхгүй ч гэдэг яриад байгаа. Одоо сайхан төрүүлж өсгсөн аав ээж бүхэл одоо ханы минь ээж аав минь өөрийн минь аав ээж ах トゥ бид хоёрыг үргэлж дэмжиж байдаг дүүн ах トゥ нартай тэгээд сум орнуудынхаа удирдлагууд ард иргэдтэй мөдөрөнд нь одоо чин сэтгэлээсээ баярыг талархалт илэрхийлье. Тэгээд одоо бид хоёрын одоо энэ сайхан нэвтрүүлэгт оруулж ингэж бид хоёрыг ингэж одоо олонд ингэж нэвтрүүлгээрээ танилцуулж байгаа сум удирдлагуудынхаа сумынхаа засаг дарга эдийн улсын дарга сум орнуудын
бүх л одоо албан гарагч нартаа бүгдээрэнд нь баярлалаа. Үргэлж одоо энэ нэвтрүүлгийн хийж байгаа танд ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. Одоо тэгээд олон сайхан нэвтрүүлэг ингэж гаргаж олон хүмүүсд урамшуулж ингэж яваарэ гэж хүсье. Таны хийсэн нэвтрүүлгээс их санаа авдаг шүү. Гоё нэвтрүүлэг хийдэг шүү. Гоё нэвтрүүлэг хийдэг. Би тэрийн хашаандаа сайхан амьдрал групт манай нөхөр өөр нь анх яаж ороод тэгээд яагаад тэгээд би хоёр анх энэ байшингаан бараа дараа жил нь ус ногоо яхтан би бүр нэг айгүй сарнаа ургуу тариад нэг гой сарнаа байдаг. Одоо тэр зураг байдаг. Нэг гой ингээ оргосон хүмүүс зарим нь болохоор энэ худлаа хиймэл сарнаа байна гэж тэр сарнаад айгүй гой ургаж исэн. Тэгээд нөгөө би тэр эзгүй голдоо яваа. Тэгээд нөгөө сарнаа минь Харнаа чинь эмзэг юм билээ. Нэг зураг бичлэгэл үлдсэн шүү дээ. Эмзэг юм билээ. Тэгээд нэг хөдөө яваад жоохон сайлтдаг байхгүй байсан. Тэгээ хүмүүсүүд ямар сайндан зарим нь борд орно янз бүрийн комент хийсэн. Тэгээд тэр бүр 9,10,000 лайк юу авсан байсан тий. Тэгээ ямар гоё нанцан машингийнхаа дотор талмалыг харуулаач гэсэн өчнөд чинь тийм сайхан хүмүүсүүдээс гоё юу ирээд хүн тэгэхэд тусам улам урам зориг орж идэг тий. Тэгээд аль болох яг тавтай тухтай сайхан цэвэрхэн орчинд байхсан гэж боддог. Одоо миний ханы ээж тэр миний аав ээж тэр угаасаа хөдөлмөрч манай хоёр талынхан бол угаасаа хин хинэн ажилтай тийм нямбай хүмүүсүүд идэг. Миний аав ээжч одоо миний онот усныхан мэднэ. Туйлын ажилч нямбай тийм хөдөлмөр шаргуулсууд байдаг да тийм. За тэгээд Минжлэгээ чинь бас айдууны хамтгаар хүрдэн шүү дээ. Одоо дунд гоёхан чинь дуу хор өлгийн нутаг хоёроор бас сайхан аюу өрөөчтэй. Яагаад За ер нь тоохгүй юм шиг байна. Сайхан дуулдаг болоод тгий гэж. За нэг сайхан айраг гэж өөрийгөө тодтогч байгаа шүү дээ. Яа тэгээ дундгойхон бүгд дуулдаг. Дуулгүй ганц нэг хүн бэ тэрний нэг нь би гэж хэлдэг. Тийм үү. Тэрийг бахархалтайгаар хэлэхээ сууж явахад чинь харин. Дуулахгүй мүү? Манай хүн дуулчихна. Дуулаад үзгээд бүр солгоороо тэгээд хасаа ичэн шүү. Гайгүй дуулууд тэгээ оруулчихна. За хоёлаа цогол дуулдаг тийм. Аялчихгүй яах вэ? Бас гоё шүү дээ. Харин ямар зургатаар дуучуун дуулж гарна гэж юу юу гэдгийг тийм үү? Хүнд бол хүн шүү дээ. Бүр төсөөнтлөн чихэн чиртэл орилоод авахгүй болно шүү дээ. Тэ? Ямар дуу ер нь дуу дуртай байна вэ? Тэгээд одоо янз бүрийн дуу одоо мэддэг дуу гэж байхгүй мэддэггүй дуу гэж байхгүй гэдэг шиг бүгд мэддэг дуу хоорхон байдаг болсон шүү дээ. Тэгээд хүн дуулалдаагаас яйдаа тэгэл. За нэг сайхан аюу. За бай. За тэгээд одоо энэ сайхан нэвтрүүлэг ингэж хийж байгаа та бүгдийг хүндлээд одоо ингэж чадахгүй ч гэсэн чадах юм шиг байгаа юм. Амьдралыг тэтгэх шагарна руха алжанаар шаршана цэнгүү өндөр хангай өргөн гохой өгөмөр төрсөн малчин түмнэ сайн байна уу сайхан шинэдүү Отамт хүлгээс хайгаа хохол дүүрэн айргаас хогноо хүнгэнэх цартай хуураа хогдоод хөдөөнутаг танай гэж байна уу сайн байна уу сайхан шинэдүү. За. Йоо, манай ер чинь гоё дуулт юм байна. Ямарсан энэ дууны хэсгийг бол хасалтгүй л бүтэн оруулах гард боллоо. За баярлалаа. Сайхан дуулчт юм байна өө. Цэцлэнгийн нийт 2 танхимтай. За тэгээд 158 дэсийн 412 ширхэг үзмэртэй үйл ажиллагаа явуулж байна. Жилийн 4 айлралд үйл ажиллагаа явуулж байгаа тогтмол. За хоёулаа эндээс танилцаад явъя тэхүү. За энд одоо танхимаа ингээд төрөлжүүлээд одоо энд гэхэд зүү ороох одоо нөгөө юу гар уртлын дурсгалууд байгаа. Энэ тоорцог одоо нөгөө Монгол улсын начин алтан гэрэл алтан гэж шүү дээ. Тэр алтан үеийн ээж нь лав гэж хүний.
зүү орооч хийсэн тойрцог байгаа юм. За өстой гоё идэв шүү дээ. Тий. За энэ хуучны гоё одоо орчуудын маань хийж исэн одоо зүү ороосон зүйлс байна тий. Бүтээлүүдээ. Тэр энэ бол балганы урд маань битүү зүү ороосон. Маш эртний. Энэ бүр аюу Битүү зүү ороосон. Ямар гоё хийцтэй юм бэ тий. Тийм бай. энэ байгаа юм. Одоо энэ чандам нэрд нь байгаа. Энэ бас их гоё юутай. За өстой гоё. Маш нарийн югаар байсан бөгөөд. Бараг машинаар хийсэн юм шиг Тий, шүү дээ. энэ байна. Яг энэ. Энэ одоо дайлан тий хөрөнгө. Аягны ут. Аягны ут. Дээр үе хүмүүс ч одоо нөгөө өөр шүүснийхээ аягааг ингээд бүсэнд авчиж байсан. Саястай. За гоё юм байна. За ийшээгээ болохоор одоо За нэг бол дандаа бичгийн дурсгалууд байгаа. ааха. Монгол бичгийн модууд цаасан дээр гаргалж утсан номнууд байна. За энэ үнсэн самбарууд бас байна. Үнсэн самбар. За гэдэг. За биер янтай нь. Зөв. За ийшээгээ болохоор Нэг чулуун зэвсэг ерөөдөө эртний хуучны чулуулгууд байна тий. чулуулгууд байгаа. За Монгол шалтар байна. Бас Монголын газар нутаг дээрээс олддог одоо эртний хуучны одоо сумны зэвүүд байна. За гэдэг. За ийшээгээ болохоор Ишиг болохоор манай угсаатны зүг ингээд тэглээд барьцуулсан байгаа. за хуучны одоо монголчууд маань ийм автар саунд одоо гэртээ тавьдаг байсан тий. Бүгдүүдийн үзэсгэлэнгээд их марж хөрөөхөд ингээд тэглээд угсаатны зүгээр ингээд барьцсан. Энэ одоо бас юу гэдэг морь хор вэ? Бас л түүхтэй морь урахтай. Энэ бас эртнийх гэж одоо. Сайхан морь урах шүү. Чиний заус ширээ бас байна. За. Энд ч одоо тэгээд нөгөө яадаг үлээ? Утас Нэхмэлийн олон ширээ төрлийн утас гаргадаг үстэй юм уу? тийм ингээд Өнгөнгийн утас сүлждэг сүлжээж явна л гэсэн үг. За сан бургасан хан баг шүү тийм ээ. За ингээ хуучны хүмүүс маань одоо ийм шанах хэрэгэлдэг байсан биз дээ. Одоо ингээ зэс гуйл шанахч одоо эрүүл мэндэд тустай. Энэ их гоё идэв шүү дээ. Энэ ингээд шавар вар. Оо Тэгээд гадуураа ингээд үдэрдсэн. энэ л тухайн ингээ буудаа Тийм. будаа энэ хатгалдаг л байсан сав баг. За энэ юу вэ? Энэ бадарчны хавчиг үүрэг. За надад хэрэгтэй юм да. Хавчиг үүрэг маань. Би ч одоо орчин цагийн бадарч. Дээр юм бадарч. Ламнар бас ингээд юу яадаг учраас ингээд ламнарын дээлтэй наадаг гэдэг юм. Дээр юм бадарчд маань ийм одоо модон хавчиг өөргөвч эрхэлдэг байсан баг тийм. За ингээ хуучтын цагийн одоо лам хуургууд ийм дээлүүдийг өмсдөг байж одоо өөрсдийнхөө зэрэг дивээрээ ялгарч тийм ээ. За энэ одоо бас хуучны эхнэр дээл биш үү? Ийм байна. За манай одоо хайрт өдөртөх Сүхбаатарын маань одоо социализм үед хэрэгжилж байсан чээж баримл байна да. За ийшээ Сүхбаатартай холбогдлоо бас хуучин орон нутагт байсан тийм үзийд байсан л одоо эзүүс ах шүү. Өөрхөн төхөргийг ингээд зээгт намлаар зээгж байсан. За ингээд Дундгой аймгийн Эрдэнэ-Далай сум маань одоо хуучин социализмын юм том сайхан тогуудыг мандуулдаг байжээ. За энэ сайхан тогоо байна шүү дээ. Ламнарын л одоо хоол хийдэг гэсэн тогоо бах тий. За ингээд Эрдэнэ-Далай сумаас одоо элбэг байдаг одоо чулуулгууд байна. Ийм одоо ховор үнэтэй сайхан чулуунууд бол бас Эрдэнэ-Далай сумын нутаг дээр байдаг баха. За энэ доогор одоо хөдөө аж ахуйн гаралтай эдэлж хэрглэж байсан хуучин социализмын нэгдэл нийгмийн одоо юунууд байна. Макетууд байна. За энэ их гоё байгаа байхгүй юу? Ингээ хуучны мод сав суулгууд байна. Тэгээ усны сав тийм ээ. Тэр Эрдэнэ-Далай сумын хууччул энэ бүхний хэрэгэлдэг байжээ. За бас мөн хэрэгжилж байсан хөгжмийн зэмсгүүд байна. Ардын явснуудын
хэрэгэлдэг байсан хөгжмийн зэмсгүүд. За. За нэг хөдөөний дээр үеийн нэгдэл нийгмийн малчтын хашаа хорооны макет байна те. Одоогийн Эрдэнэ далай сумын хөгжил нэгдлийн төв гинэ. За одоогийн яг хөтэ эн чин дээр үеийн бүтээл. А дээрүүд одоо Ийм байсан. хөгжил нэгдэл гэж одоо ийм нэгдэл байжээ. Эрдуртын цагт биш энэ цаг үед гин эгэл олон ард түмэн аж төрдөг байжээ.